Баруун цумын иргэдийн хурлын тогтоолоор 7 хоног бүрийн нэм гарагийн гэр бүлийн өдөр хэмээн болгох шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр одоо яг Сумын тамгын газраас энэ тогтоолыг хэрэгжүүлж энэ ажлыг өнөө жил нэлээд эрчимжүүлэхийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр гэр бүлийн өдрийн одоо гол ач холбогдол зорилго нь юу юм бэ? За баруун цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 16 тогтоолоор гэр бүлийн өдөртэй болох тухай ийм тогтоол гарсан. За энэ төлөөр нь бол бас тодорхой тооны төрлийн ажлууд хийгдээд ингээд явж байна. За манай ажлын хэсэг бол сүүлийн одоо үед бас энэ тогтоолын хэрэгжилтээр бас нэлээд анхаарч ингэж ажиллаж байна. За төрийн болсон байгууллага хувийн хөгжлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад бас нэлээдгүй тооны ажил арга хэмжээг зохион байгуулж ингэж ажиллаж байгаа. За энэний нэг жишээ гэхэд одоо манай хувийн хөгжлийн байгууллагууд ресторан хоолны газрууд ихэд хоолныхоо менюнд одоо гэр бүлийн хөнгөлөлт ч гэдэг юм уу ингээд бас олон төрлийн энэ ажлуудыг бол манай хувийн хөгжлүүд хамтарч ажиллахаар одоо ингээд илэрхийлээд байгаа бас талархаж байна. Тэгээд мөн цаашлаад бас манай төрийн болон бусад аж ахуйн нэгжүүд маань бас энэ манай тогтоолын хэрэгжилтийг дэмжиж одоо ингээд бас хамтарч ажиллах, за мөн цаашлаад байгууллага дээр хуулиар олгогдсон энэ эрхийг нь алба хаагчид ажилчдаа олгох тал дээр онцгойлон анхаарч бас энэ амралтын өдрүүдийг нэм гарагийг бас гэр бүлийн өдөр болгож гэр бүлүүр хүүхдтэй зарцуулахын цаг завыг бүрэн дүүрэн олгож өгөхийг бас хичээнгүйлэн хүсэж байна. Тэгэхээр таны хувьд ер нь гэр бүлтэйгээ чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Гэр бүлдээ зарцуулах цаг зав ер нь хэрэг гарч байна. Хүүхдүүд нь одоо аваа ийшээ яваа тийшээ яваа гэдэг ямар газруудыг хэлж байна. За миний хувьд бол хагас бүтэн сайнны амралтаар яг цаг үеийн тулгымдсан ажил асуудалд ажил арга хэмжээнд оролцохоос бусад үед бол бас гэр бүлтэйгээ өнгөрөөдөг. За хүүхдүүд маань бас манай сүүлд байгуулагдсан манай соёл амралтын баруун голын цэцэрлэгт хүрээлэн соёл амралтын хүрээлэнгээр одоо тийм ашиглалтанд ороогүй байгаа ч гэсэн бас энэгээр ингээд салхилын тэгээд төв талбай дээгүүрээ дөрвөлж толгой гэж ер нь болж л үзвэл тэгээд л хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Энэ нэм гарагийн гэр бүлийн өдөрлөгт оролцсон үстэй тий. Одоогийн байдлаар нэг дөрвөн байгууллага хамтарч ажиллана гэдгийг илэрхийлчихсэн байгаа. Дөрвөн байгууллагуудаар өөрчлөлөх үү? Оролцсон. Одоо манай иргэдийн хурлаас гаргасан одоо энэ тогтоол бид нар одоо өөрснөө хамгийн түрүүлж одоо бас манлайлж ингэж оролцох хэрэгтэй байгаа. Манай иргэдийн хурл сэдвийн тамгын газар бүгдээрээ л одоо энэ хэрэгжилтийг хангахын тулд ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бүхэл тал дээр одоо бол үйл ажиллагаанд оролцсон. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ энэ нэм гарагт буюу энэ нэм гарагаас эхлээд ер нь цаашдаа 7 хоног бүрийн бүтэнсэ өдрийг гэр бүлийн өдөр болгон зарлчихсан гэр бүлээрээ хамтдаа хоол идэх, хамтдаа тоглох, хамтдаа үйлчлүүлэх бүх газруудтай бид хүмүүс холбоо тогтоон хамтран ажиллаж байгаа. Мөн одоо аж ахуйн нэгж байгууллагууд маань бид бүхэндээ хамтарч энэхүү ажлыг маань дэмжиж олцоо гэх юм бол одоо Сумын тамгын газар дээр болон одоо бид бүхэн яг энэ бичлэгний доор хүртэл ингээд өөрсдөө саналыг боломжлох бүрэн боломжтой байгаа гэдгийг хэлэхэд байна.